Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний хичээл талбай ба хүрээний уртыг олох. Бодлого 1. Тэгш өнцгтийн урт нь 16 см, өргөн нь 8 см болов талбай ба хүрээний уртыг олоорой. Дүрсээ зуръя. Урт нь 16 см. Өргөн нь 8 см. Талбай болдог томьёогоо бүгдээрээ эргэж саная. Уртыг өргөнөөр үржүүлдэг. Бид өмнөх хичээл дээрээ үзсэн байгаа. Талбайгаа олцгоё. 16-г үржих нь 8. Талбай нь 128 см². Хүрээний урт буюу периметрийг яаж олдог вэ хүүхдүүдээ? Урт дээр өргөнийг нэмээд 2 дахин ихсэгдэг. Яагаад 2 дахин ихсэж байгаа вэ? Зургийг ажиглаарай. Урт нь 1, 2 байна. Өргөн нь 1, 2 байна. Урт өргөн нь тус бүр 2 байгаа учраас 2 дахин ихсэгдэг шүү дээ. Хүрээний уртаа олцгоё. 16 дээр нэмэх нь 8, үржих нь 2. Цээжээр бодоорой. Сайн байна. Периметр нь 48 см. Бодлого 2. Тэгш өнцгтийн урт нь 24 см. Өргөн нь 14 см-ээр бага болов талбай ба хүрээний уртыг олоорой. Товччгол хийцгээе. Урт, өргөн. Урт нь хэд билээ хүүхдүүдээ? 24 см. Өргөн нь хэд билээ хүүхдүүдээ? Мэдэгдэж байгаа юу? Өргөн нь уртаасаа 14 см-ээр бага. Өргөн нь мэдэгдэхгүй байна. Юуг олох вэ хүүхдүүдээ? Талбай, хүрээний урт хоёрыг олно. Одоо бүгдээрээ мэдэгдэхгүй байгаа өргөнөө олъё. Уртаасаа 14 см-ээр бага гэсэн учраас хасна. Өргөн нь 10 см. Одоо урт, өргөн мэдэгдэж байгаа учраас талбайгаа олъё. Талбайн томьёогоо цээжлээрэй. Цээжээр бодоорой. 24-ийг үржих нь 10. Талбай нь 240 см². Одоо бүгдээрээ хүрээний уртыг олъё. Урт дээр өргөнөө нэмээд 2 дахин ихсгэнэ. Цээжээр бодоорой. Хүрээний урт нь 68 см. Дараагийн бодлого тий. Тэгш өнцгтийн урт нь 72 см. Өргөн нь 9 дахин бага болов талбай ба хүрээний уртыг олоорой. Товччглээ хийцгээе. Урт, өргөн. Урт нь хэд вэ хүүхдүүдээ? 72 см. Өргөн нь уртаасаа 9 дахин бага. Өргөн нь мэдэгдэхгүй байгаа. Юуг олох вэ хүүхдүүдээ? Талбай, периметрийг олно.
Одоо бүгдээ мэддэхгүй байгаа өргөнийг олъё. 9 дахин бага гэхээр яадаг вүлээ хүүхдүүд ээ? Хуваадаг. 72-ыг хуваах нь 9. Өргөн нь 8 см. Одоо урт өргөн нь мэдэгдэж байгаа учраас талбайгаа олъё. 72-ыг үржих нь 8. Дэвтэртээ бичээд бодоорой. Талбай нь 576 см квадрат. За бүгдээрээ хүрээний уртыг олъё. Далан 2 дээр нэмэх нь 8. Үржих нь 2. Цээжээр бодорой хүүхдүүд ээ. Сайн байна. Хүрээний урт нь 160 см. Бодлого 4. Тэгш өнцгтийн урт нь өргөнөөсөө 5 см-аар их. Өргөн нь 8 см бол талбай ба хүрээний уртыг олоорой. Өмнөх бодлогоос өгөгдөл нь өөр байна уу? Ажиглаарай. Товч чиглэлээ хийцгээе. Урт өргөн. Аль нь мэдэгдэж байгаа вэ? Өргөн нь 8 см. Харин урт нь өргөнөөс 5 см-аар их. Урт нь мэдэгдэхгүй байна. Юу болох вэ хүүхдүүд ээ? Талбай периметрийг олно. Талбайгаа олохын тулд уртыг олно. 5 см-аар их гэж байгаа учраас нэмнэ. Цээжээр бодоорой. Урт нь 13 см. Одоо бүгдээрээ талбайгаа олъё. 13-ыг үржих нь 8. Хэд вүлээ хүүхдүүд ээ? Талбай нь 104 см квадрат. Хүрээний уртыг олцгоё. Цээжээр бодоорой. 13 дээр нэмэх нь 8. Үржих нь 2. Хариугаа туулгыг бүгдээрээ. Хүрээний урт нь 42 см. Бодлого 5. Тэгш өнцгтийн урт нь өргөнөөсөө 2 дахин их. Өргөн нь 9 см бол талбай ба хүрээний уртыг олоорой. Товч чиглэлээ хийцгээе. Урт өргөн. Аль нь мэдэгдэж байгаа вэ? Өргөн нь 9 см. Урт нь хэд вүлээ хүүхдүүд ээ? Өргөнөөсөө 2 дахин их. Урт нь мэдэгдэхгүй байна. Юуг олох ёстой вэ? Талбай хүрээний уртыг олно. Мэдэгдэхгүй байгаа уртыг яаж олох вэ хүүхдүүд ээ? 2 дахин их гэсэн учраас үржүүлж олно. Урт нь 18 см. Талбайгаа олцгоё. Цээжээр бодоорой. 18-ыг үржих нь 9.
Талбай нь 162 см квадрат. За бүгдээрээ хүрээний уртыг олцгоё. Томьёогоо сайн зээжлээрэй. Цээжээр бодоорой. 18 дээр нэмэх нь 9. Гарсан хариугаа 2 дахин ихсгэнэ. Хүрээний урт нь 54 см.